За үзэгч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За Нүдагийн тодруулга ярилцлагатаа бид ур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол улс болон дэлхийд дахинд ямар олон өөрчлөлтүүд орж байгаа энэ сэдвийн хүрээнд та бүхэндээ ярилцах гэж байна. За Нүдагийн зочноор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн байгаль хамгааллын захирал Чимэд Орчтой бид ярилцж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол ур амьсгалын өөрчлөлтөөс болж өндөрлөг уул байгаа ан амтан бол өндөрлөг уулд байгаа өсөлтөг бас хайлж байгаа ийм тохиолдол байгаа. Энэ чиглэлээр та судалгаа хийсэн байна. Энэ талаараас үзэгчд бас мэдээлэл. Тэгэхээр өндөр уулын экосистем гэдэг маань үндсэндээ бол олон 11 ховор болоод ховор амьтны үлгийн нутаг болж байгаа. Ялангуяа энэ цоохор ирвэс гэдэг амьтан маань яг өндөр уулын экосистем дасан зохицсон ийм зүйл амьтан. Тэгэхээр цоохор ирвэсийн орон гэр болж байгаа энэ өндөр уулын экосистемд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сүүлийн 40 болоод түүнээс илүү хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүн өнөөдөр нэгтгээд хэлцэж байна л да. Тэгэхээр Монгол орны хэмжээнд ерөнхийд нь аваад үзэхлээр 1940 оноос 2022 оны хугацаанд буюу сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын температур маань 246 хэмээр дулаарсан гэсэн үзүүл харагдаж байгаа. Ялангуяа өвлийн улирлын температур маань 3.2%-аар нэмэгдсэн байна. Зуных нь 2.3%-аар нэмэгдсэн байна гэсэн. Тэгэхээр яг монголчууд маань ерөнхийдөө мэдж байгаа тийм өвөл маань ерөнхийдөө сүүлийн жилүүдэд их сайхан дулаахан болдог болчлоо. Урдны хүүхэд байхад бидний үед маш их үүтэрдэг байсан гэдэг тийм. Тэгэхээр энэ маань үндсэндээ бол яг энэ шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнд батлагдаж байна л да. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт ингээд өндөр уулын экосистем дулаарал байдлаар нөлөөлөд байна гэдэг маань тухайн амьдрах орчин өндөр уулын экосистем өөрөө өөрчлөгдөн хувьсж чинь гэсэн үг. Тэгэхээр өндөр уулын экосистем өөрөө өөрчлөн хувьсгдаж байна гэдэг маань тухайн өндөр уулаас үзүүлж байгаа хүн төрөлхтөнд өгч байгаа тэр байгалийн үр өгөөж маань төдий хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр тухайн экосистемд байж байгаа тэр нэн ховор амьтнууд нь, нэн ховор ургамлууд нь тодорхой хэмжээгээр байхгүй болоод аль эсвэл тодорхой хэмжээгээр өөрчлөлтөнд ороод эхлэхээр тухайлбал өндөр уулын ёроолоор тэр уулын бэлээр байршдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болоод улам өндөр уулынхаа таг руу өндөр уулынхаа оргил руу байрших ийм тохиолдол ажиглагдаж байгаа юм л. Тэгэхээр энэ бүхнээс болоод нөгөө өндөр уулын экосистемд явж байгаа байгалийнх нь өөрийнх нь процесс төдий хэмжээгээр өөрчлөгдөд ирж байгаа. Тэгэхээр хүн ард тэнд амьдарч байгаа хүн ард мал за тэгэл зэрлэг амьтанд уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаа нөлөөлөл маань илүү сөргөөр тухайн амьдрах орчинд алдагдах байдлаар нөлөө үзүүлж байна л да. Тэгэхээр энэ экосистемийг зохистой харьцааг бий болгохын тулд ер нь илүү юун дээр илүү анхаараасаа гэж та ер нь зөвлөмөр. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд нэгдүгээрт нь дасан зохицох. Энэ асуудлыг бид нар яхахгүй олон нийтийн хэмжээнд Монгол орны хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа өндөр уулын бусд уур амьсгалын өөрчлөлт маань илүү гоц нөлөөтэйгээр ажиглагдаж байгаа гэсэн дүгнэлт харагдаж байгаа. Тухайлбал 100 жилийн доторх судалгааны ажлын үр дүнгээс аваад үзэхлээр тэр өндөр ууланд байж байгаа нөгөө мөнх цосны хэмжээ 800 м-аар байхгүй болчих. Бараг 1 км гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэгэхээр тийм хэмжээний мөстлөг маань байхгүй болж байгаа гэдэг нь үнэхээр том харамсалтай мэдээлэл. Тэнд байж байгаа тэр том нөгөө усны их усүр ундрах маань тэр чигээрээ байхгүй болж ийн гэсэн санаа шүү дээ. Тэр 1910-ад оны үед хийсэн Английн судлаачдын мэдээг 100 жилийн дараа Америкийн судлаачид давтж хийгээд манай харьхраа түргэн дээр гаргасан мэдээ бол яг юм байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө нэгдүгээрт нь тэр байгаль уур амьсгалын өөрчлөлтөнд нэгдүгээрт нь дасан зохицох ийм зайлшгүй шаардлага байж байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөд дагаад тэр ахуй амьдралаа өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрчлөх ийм нөхцөл байдал яг харахгүй үүсэж байна. За хоёрдугаарт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой асуудал дээр иргэн бүр, хүн бүр, байгууллага бүр анхаарах ийм зайлшгүй шаардлага гарч байгаа. Тэгэхээр сааруулах гэдэг нь юу вэ гэхээр тухайн уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байгаа тэр сөрөг үр дагаврыг бууруулах асуудал. Тухайлбал нөгөө малынхаа тоотлогыг тодорхой хэмжээнд нь барих. Малчны хийж чадах хамгийн энгийн ажил бол тэр шүү дээ. Тухайлбал тэр уулын өндөр уулын бүсд ургадаг ургамлынхаа нөөц, бэлчээрийнхээ нөөц тохируулаад малынхаа тоотлогыг тодорхой хэмжээгээр тогтоон бариад илүү гарсан бэлчээрийн дазаас илүү гарч байгаа тэр малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах юм бол энэ уур амьсгалын өөрчлөлтийг улам нэмэгдүүлэхгүй байх, эрчимжүүлэхгүй байхад иргэний хийж байгаа, малчны хийж байгаа хамгийн том оролцоо юм гэж харж байна л да. Таны бас нэг хийсэн гол судалгаа бол ирвэстэй төлөвлөсөн ба. Тэгэхээр энэ ирвэс гэдэг амтан дээр яг энэ уур амьсгалын өөрчлөлт хэрэг нөлөөлж байна. Тухайн бодгоолын өвдөж гэдэг юм уу, тоотлогонд цөөрөх, за өөрийнх нь яг иддэг үндсэн ижиджилж гэдэг юм энэ чиглэлээр юм ямар вэ? Тэгэхээр ирвэс гэдэг амтан маань өөрөө өндөр уулын экосистемд амьдардаг. Өндөр уулын экосистемд ирвэсийн эзэдэж болж байгаа аргал, янгир, тарвах, хойлог гэдэл олон зүйл амьтад оршин тогтнож ийн л да. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, дулаарлын нөлөөгөөр тухайн амьтны амьдрах орчин хумигдаад байхгүй болоод
ирнэ гэдэг маань тухайн ирвсийн эзэжил болж байгаа амьтан өөрөө байхгүй болж ийн гэсэн. Тэгэхээр эргээд нөгөө ирвс гэдэг амьтан чинь тэнд хамгийн ойрхон байж байгаа амьтан буюу нөгөө мал руугаа халдлага маань нэмэгдэж байна. Энэ шалтгааны улмаас ирвс болоод хүн хоорондын зөрчил үүсэх те ирвсийг үзэн ядах иймэрхүү одоо сөрөг үзэгдлүүд нэлээд газар авах хандлагатай байна л да. За мөн дээрээс нь магадгүй нөгөө өндөр ууланд байж байгаа амьдрах орчин дулаарлын нөлөөгөөр урамсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байхгүй болоод хумигдаад хомсдоод ирэхлээр нөгөө амьтан чинь өөр өндөр уулын экосистем рүү нүүн шилжих, байрших, шилжид хөдөлгөөн хийх гэх мэтээр одоо ингээд ялангуяа энэ сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ирвс тал хээр дээр явж ийн гэх мэтчлэн мэдээлүүд их гардаг шүү дээ. Тэгэхээр энэ маань урамсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр орчин маань хомсдож ийн байхгүй болж ийн гэсэн дүр зураг харагдаж байгаа. Мөн энэ үйл ажиллагаа, энэ үйл явц дэлхийн нийтийн хэмжээнд ажиглагдаж байгаа юм л да. Дэлхийн нийтийн хэмжээнд яг энэ ирвсийн амьдарч байгаа орчин буюу өндөр уулын экосистемийг аваад үзэхээр урамсгалын өөрчлөлтийн нөлөөгөөс болоод 39%-аас 54%-аар энэ өндөр уулын экосистем хумигдах юм байна гэсэн ийм дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр нөгөө ирвс маань магадгүй нөгөө уулын бил хаваараа нутгших тааламжтай орчин магадгүй 100 жилийн өмнө байсан бол өнөөдөр магадгүй 100 жилийн дараа зөвхөн уулын тагаар, уулын орой хэсгээр байрших л одоо ийм нөхцөл байдал бий болох гэдэг шүү дээ. Тэгэхээр амьдрах орчин үнэхээр ингэж хомигдоод ирэх юм бол нөгөө амьтан маань өөрөө байхгүй болох ийм эрсдэл бол үүсэж байгаа гэж харж байгаа. Ерөн зүгээр яг энэ чиглэл урамсгалын өөрчлөлтийг одоо дасан зохицох байдлыг ч юм уу бодлогын хэрэгжилтийн хувьд ер нь та хэр зэрэг ер нь сайн ажиллаж байгаа гэж ер нь харж байгаа бай. Тэгэхээр урамсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал дээр манад бодлогын олон төрлийн баримт бичиг байж байгаа. Мөн дэлхийн нийтийн хэмжээнд тавьсан амлалт өргөж байж байгаа. Тэгэхээр бодлогын баримт бичгийн хувьд хангалттай гагцхүү түүнийг хэрэгжүүлэхдээ салбар хоорондын хамтын ажиллагаа. За мөн дээрээс иргэн бүрийн оролцоо хамгийн чухал байж байгаа. Тэгэхээр байгаль хамгаалах ажил гэдэг юм уу аль эсвэл энэ дэлхийн нийтийн хэмжээнд гарч ирж байгаа урамсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад, сааруулахад иргэн бүрийн оролцоо чухлын дээр байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо маш чухал байж байгаа. Тэрнээс биш бодлогын баримт бичиг бол хангалттай сайн байна. Бид нар судалгаа шинжилгээний ажлыг маш сайн хийсэн байна. Тэн дээрээ үндэслээд бид нар зөв менежмент, зөв гаргалгаагаа гаргаад ирээд бодлогын баримт бичгуулга тавьчихсан байна. Тэгэхээр тэр бодлогын баримт бичиг тусгагдсан гол үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхэд бүх талуудын оролцоо хамгийн чухал юм аа гэж би харж байгаа. Ирэх өдөр 8 дугаар сард COP17 Монгол улсад болно. Тэгэхээр гол хилцэх асуудал мэдээж сүлжилтийн асуудал байна. За энэ сүлжилтийн асуудал дагаад мэдээж урамсгалын өөрчлөлттэй холбоотой байна. Тэгэхээр яг энэ том хуралдаас бид нэр авч үлдэх гол одоо зүйлийг та юу гэж харж байна? Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хамгийн том аюул занлын юу вэ гэхээр нөгөө зэрлэг анантнаас гадна бидний амьдралын их уср бас усны асуудал яригддаг. Усны нөөц хомсдог, усны нөөц маань байхгүй болох ийм том эрсдэл байж байгаа. Тэгэхээр энэ COP17 хурлын үеэр устай холбоотой асуудлыг ялангуяа гадаргын усыг дээрээс нь бидний мэддэхгүй байгаа таньж ойлгохгүй байгаа гүний ус байж байгаа тийм. Энэ гадаргын ус болоод гүний усны хамгаалалт бүх талуудын оролцоо, дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах. За мөн дээрээс нь дэлхийн нийтийн анхаарал энэ гадаргын устай холбоотой, гүний устай холбоотой асуудалд анхаарал хандуулснараа түүнийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээхтэй холбоотой тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт санхүүжилт дэлхийн нийтийн хэмжээнд бэлэн болох ийм нөхцөл бололцоо бүрдээсэ энэ нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газраас Монгол улс маань өөрөө санаа захтай оролцоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид тодруулах ярилцлага хүргэлээ. Мэдээж энэ удаагийн гол сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд маш олон асуудал дээр бид цогц байдлаар ус шийдвэр гаргах төвшөнд бол ажиллах ёстой. За мэдээж уур амьсгалын өөрчлөлтөөс болж цагуур, замун одоо нэг ховор урмал, урхгаа байх, за нэг ховор амьтдын бас амьдрах одоо орчин нөхцөл бас өөрчлөгдөж байгаа гэдэг олон асуудлууд байгаа. За энэ асуудлаар бид та бүхэндээ дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн байгаль хамгааллын одоо захирал Чимэд Орчтой ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.